Энэ нөөцийн махыг яаж бэлтгэв гэхээр өнөөдөр 21 аймагт бүгдэнд нь үйлдвэр байна шүү дээ. Яагаад 9 компани ямар ч үйлдвэргүй компаниуд тэнд нөөцийн мах бэлдээд байгааг би ойлгодоггүй. Хургийг малчтад авдаг гэдгийг сэтгэхүйг суулгах хүртэл нэлээд жил хөдөлмөрлөлөө. Тэгээ өнгөрсөн жил хамгийн том хураг 25 ил хүртлэх гулуузаараа. Тэгээд ид шуушаа идэхээр нэг онд орохгүй одоо тийм нас одоо хамгийн хөгшин малаа. За энэ л ер нь баг онд орохгүй гэснээрээ тоогоо тусалдаг тий. Яг ийм хамгийн оргил үед байгаа үед нь бид нар яг малаа эдийн засгийн хэрэглэлтэнд оруулаад сурах хэрэгтэй. За юунаас эхлэх вэ? Битэрч ярил зөндөө юм ярих уу? За та өөрийгөө танилцуулаач. За би Сүхбаатар аймгийн Дэрчтэн компани Баянтал мах боловсруулах үйлдвэрийн захирал. Тэгээ гүйцэтгэх захирал нэг цэцэг гэж юм байна. Тэгээ сая танаа үйлдвэртэй танилцлаа. Тэгээ нөхрөөс нь бас яриа авлаа. Сайхан гэр бүлээрээ одоо олон жил хөдөлмөрлөж одоо Монголынхаа нэрийг бас гаргаж гадаадын улсад экспорт нь хаагаргаж ингэж хөдөлмөрлөж байгаа юм байна. Орон нутгатаа бас маш олон ажлын байр бүрдүүлж ингэж бас ажиллаж байгаа юм байна. Энэ мал аж ахуйн салбарт том хөв нэмэр оруулж байгаа юм байна. За тэгээд хоёул энэ мал аж ахуйн салбарын талаар нэг хальт яриагаа эхлэе тий. Тий. Ер нь бол мал аж ахуйн салбар ер нь таны бодлоор одоо малчтын зүгээс л ямар байгаасаа гэж боддгийг. Ер нь энэ Монголын мал аж ахуйн өнөөгийн байдал ер нь танд хэрэг санагддгийг. За бид нар ч яг түүхэн угаасаа нөгөө нүүдэлчин Монгол төмөрчтэй тийм малаа нүүдэлчин маягаар ингээд өсгөөд ирсэн. Гэхдээ аливаа юмд бол хувьсэл өөрчлөлт гэдэг зүйл зайлшгүй байх ёстой. Ягаад гэвэл нөгөө шинжлэх ухааны ололтын амжилт те бид нар яг өнөөдрийн амьдралын хэв маяг хүнсний хэрэглээч гэдэг юм те энэ бүх зүйлээс салаад ингээд бүх юм хувьсч өөрчлөгдөж байна л да. За яг магадгүй биднийг 2015 онд яг энэ үйл ажиллагаа эхлүүлэхэд ер нь бол Монголд бол махны үйлдвэр ялангуяа манай аймагт бол маш ховор байсан. Ганц нэгэн газар ажилладаг, улирлын чанартай ажилладаг. Тэгээ малчид бол ерөөсөө намрал цөөхөн малаа эдийн засгийн хэрэглэлтэнд оруулдаг гэдэг одоо юу гэдгийг ойлголттой нэг хэсэг явсан. Тэрнээс өмнө яасан гэхээр нэгдлийн системээр явж байсан тийм. Ерөөсөө яг ингээд улсын тооны малын тоог ерөөсөө хороож дутаажлахгүй гэдэг хатуу хариуцлагатай ийм үед амьдарч исэн. Тэгээд ид шуушаа идэхээр нөгөө онд орохгүй одоо тийм нас одоо хамгийн хөгшин малаа. За энэ л ер нь баг онд орохгүй гэснээрээ тоогоо тусалдаг тий. Энэ сэтгэлгээний бидэрт яг юу үлдээсэн бэ гэхээр бид нар ерөөсө хөгшин мал идэх хэрэгтэй гэдэг сэтгэхүйг одоо Монголын ард түмэнд ингээд үлдээсэн байдгийг. За тэгсэн чи өнөөдөр яг ингээд буцаагаад дээрээс нь ингээд доошоо харахаар яасан гэхээр өнөөдөр гадаадын хүмүүс юу хэрэглээд байна вэ гэхээр ерөөсө 6-аас 18 сартай малын махал иддэм юм байна. Энэ өөрөө хүний эрүүл мэнд те тэр ашиг тус ингээ бүх юм ингээд одоо юу гэдэг Монгол малаар бол одоо юу гэдэг ямар ч тийм тариад туулах те янз янзын өвчин тусаагүй ч юм уу эрүүл сарвал гэд ингээ маш олон тал ашигтай байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар өнөөдөр сэтгэлгээгээ өөрчлөөд ерөөсө залуу малын махыг одоо монголчууд идэж сурах хэрэгтэй юм байна. За тэгээд одоо бас ингээд яг 2015 оны ингээд дүр төрхөн дээр очихоор ерөөсө ингээл намрал одоо нэг жоохон газар хангатлах яа гэж жоохон хүүтэн сэрүүн болоод ирэхээр малаа хээрч хамаагүй бойлол тэрийгээ нэг цас масаар хурчаал тий. За хавар жоох эрэлт гэсэд ирэхээр нь жоохон 1000 төгрөг нэмээд зарна гэсэн ийм сэтгүүтэй байдаг гэсэн. Тэгээд манайх энэ үйлдвэрийг ерөөсөө юуг нь харж хийсэн хэрэг малчдад яг тулгамдчгийн асуудлыг нь олж харсан л та. Яагаад ингээд малчин хүн хөссөн үедээ ингээд малаа борлуулыг гэхэд ингээд үйлдвэр онгорхой байж болохгүй гэдэг үднээс ингээд жилэн дөр үйлрэл ингээд ажилдаг. Ийм байдлаар анхнаасаа ингээд үйлдвэрлээ. Персон та нар анзаарсан бол манай таар авахгүй мөртлөө ингээд хатуулайхан байж байгаа энэ олонгоо шалны халаалт цахилгаанаар шийдсэн юм байгаа даа. Тэгээ одоо бид нар дахиад нэг зүйлийг анзаарч байна. За маалчтад одоо тэр манай Монгол мал байна уу байна тий. Гэтэ одоо яг хэдийн үед яаж эдийн засгийн оролтонд оруулах вэ? Дотооддоо хизээ зарахын, гадаадд хизээ зарахыг гэдэг бас нэг асуудал үүсэж байгаа. За тэгээд ингээд имэрсэн чаасан гэхээр одоо манай авч экспорт гэдэг нэг 4 жил болж байна. Тэнд юу харагдсан гэхээр гадаад худалдаа авч гэдэг бол ерөөсөө худалдаа авалтан дээр жилийн дөрөв үйлрлийн одоо худалдаа авалтыг хүсч гэрээ ирэх сонирхолтой байдаг. Тэдний хүсэж байгаа мах нь өөрөө 6-аас 18 сартай малын мах байдаг. Тэнгүүд энэ олонгод манай Монголын хувьд жоохон одоо болохгүй байгаа. Яасан гэхээр нөгөө хураг гэдэг зүйл чи 6 сартай хэр чи хураг шүү дээ. Хонь дээр ирэхэд бол эдгэр чи нэг 9 сараас эхлээл эдийн засгийн хэрэглэлтэнд орох би хааных нь одоо хөгжлийн гүйцэл болж байгаа 3 сард гарсан хураг 9 сард 6 сар хүрч штэ. Тэнгүүд 9, 10, 11 сар гэл ерөөхдөө 3 сарын экспорт бид нарт байгаад байна. Яг энэ төвшөнд. Тэгээ энэ дээр би бас арай нэг өөрөөр харъя гэд бас нэг шин зүйлийг хийхийг хичээж байгаа. Тэгээд
угсаа хонь гэдэг юм чи өөрөө физиологоор бол 150 хоног хийлээд хийдэг. Тэгээ 365 хоног ингээ бодохоор 2 удаа ингээ хийлдэх боломж байгаад байдаг. Энийг яаж хийлдүүлэх вэ? Заавал хуцаар хийлдүүлэх шаардлага байна уу гэхээр шинжлэх ухааны ол дэмжлэгтэй шүү дээ. Зохиомл хийлдүүлэх гэдэг зүйл байна. Одоо махны чиглэлийн сайн чанарын гадаад хуц авчирсан ч болж байна. Монгол хуцаараа ч одоо юу гэдгийг зохиомл хийлдүүлэх хийж болж байна. Тэгээ тэрний жилийн 4 улиралд бид нар 2 удаа ингээ төлөвлөж олж байна тий. Болох боломж байна. 106 сард нь бэлчээрийн мал аж ахуйгаараа нүүдэлчнэр явал өвлийн зур нөгөө эрсдэлтэй 6 сартаа бол байран мал хагас эрчимцэн байран мал хийх юм бол ядаж нөгөө бид нар чи 3 сарын экспорт хийдэг байсан бол 6 сарын экспорт хийх энэ дэр том боломж байгаа. Тий. Тэгэхээр гадаадд бол яасан гэхээр бид нар Монголоос ингээд авах итгэл үнэмшил бий болцсон эрэлт хэрэгцээ ингээ олон улсад үүссэн байгаа. Яг энэ цаг үе дээр бид нар үндэсний хэмжээний бодлого барьж ажиллах юм бол малчид маань чих малтай бол хөрөнгө мөнгөтэй болох боломж улс оронч тэрээр эдийн засгийн хувьд сайжрах юм зөндөө боломж байна. Зөвхөн нөгөө юу гэдэг байгалийн баялагийг хараад суухгүйгээр ингээд бидний одоо ингээд юу гэдэг олон жилийн амьдралын ингээд юу маань мал аж ахуйг өөрчлөөр аваад ер нь бол малчтын амьдрал бас сайжирч ээж тухайн орон нутгийн хөгжил бас дагана тий. Одоо ингээд анзаарч хахад зөвлөе одоо өсгөлийн хөгжил өсгөлд одоо хамгийн их баригддаг зүйл нь хүнсний одоо дэлгүүрүүд, супермаркетууд за ер нь аль жиштэй жааж очиж бодол. Тэндээс юу харагдаж байгааг гэвэл нөгөө малчид чинь өдөр тутмын хэрэгцээг хангахын тулд хүнсний дэлгүүрийг орлоготой болгоод байна шүү дээ. Ер нь бол тий. Тэгэхээр бол одоо тэр малчид орлоготой хавар намартаа зөвхөн одоо ноолуур улам одоо махаа өгöd орлоготой болохоос гадна тодорхой хэмжээний одоо тэр эрэлт нь тодорхой хэмжээнд хурдан хугацаанд болоод эрэлт үсээд ингээд махаа аль ч үлрэлд өгдөг болцсон аль ч үлрэлд орлоготой болчих юм бол дагаад энэ Монгол улсын хөгжил төвний үеэр оруулах юм байна гэд паан өгч муу сайхан хэлжээлээ л дээ. Энэ дээр бас санал нэг байгаа. За энэ дээр бас нэг ийм асуудал гарч ирэх байх. За та хэд бол одоо ийм дараагийн шатанд тавчсан юм байна. Тодорхой хэмжээний тий одоо ингээд хүмүүстэй хамт ажиллагаа бүрдүүлээд одоо ингээд бас бүрдэгчтэй ажиллаж байгаа юм байна. За малчтын зүгээс одоо жишээлбэл юун дээр анхаарах хэрэгтэй юм? Тий. За яг малчт маань олонгууд одоо яг уламжлалтаар бол мэдээлэлтэй хөрхөө одоо дуртай би малчин болчдгоо мэдээч малчин одоо эцэг ихээс малчид маань би бол цаашаа үргэлжлээд ингээд өвлөгдөж явж байгаа. Тэгээ одоо яг хөө хуучин уламжлалтаараа бол яг хөрхий нэг залуу гэр бүл боллоо гэхэд нэг 100 бог нэг 20 30 бод юм өвөөл өрх тус гарлал ингээ гаргадаг. Нөгөө залуучуудад бол юу гэдэг вэхээр энийг би өсгөх ёстой юм байна л гэж боддог. Шуурганд алдчихгүй, тэ зодон төхөвчгүй, бүрэн бүтэн байлгаа төлөний бүтэн авах ёстой юм байна гэдэг уламжлалтаар ингээд явж байгаа харагддаг. Өнөөдөр малчдад яг юу тулгамдж байгаа вэ гэхээр надад намайг харахад тий одоо эдэрт маань юу гэхээр нэгдүгээр эдийн засгийн нэг жоохон зөвлөгөө хэрэгтэй. За та яг ингээд 3 сард ингээд ноолрын мөнгө хэрэгжилдэг бол дараагийн сард нь яг ямар үед нь малаа нийлүүлэх хэрэгтэй юм бэ? Өнөөдрийн байдлыг харъя л да. Өнөөдөр ингээд 5 сарын сүүл болж байна. Одоо мал бол махны үн бол одоо юу гэдгийг өмнө хожид байгаагүй хамгийн өндөр үнэтэй байна. Тэгэхэд өнөөдөр бид нар 70 сая малтай хүмүүс өнөөдөр ингээд мал авъя гэж үйлдвэрт байна. Та нар өнөөдөр өдөржингөө манай үйлдвэрээр ингээд процессыг анзаарлаа тий. Маш цөөхөн мал ирж байна. Тий. Тэгэхээр яасан гэхээр яг ийм хамгийн оргил үед байгаа үед нь бид нар яг малаа эдийн засгийн хэрэглэлтэнд оруулаад сурах хэрэгтэй. Энийг л ядч наацхан ингээд малчдад ойлгуулах хэрэгтэй. Тэгээ малчд маань юунаас орлого олдог вэ гэхээр малаас гарч ашиг шимээр орлого олж байгаа. Тэгэхээр малынхаа үйлдвэр угсаа тий тэр чанарт нь аюул сан анхаарах хэрэгтэй. Зөвхөн малаас махыг аваад хайдаг байхгүй юм байна. Тэ арсын гэхэл бид нар яг үйлдвэрийн аргаар зөв боловсруулад ямар ч цоорлгүй, гэмтэлгүйгээр ингээд улсын үйлдвэртэй тушаагаад улсын үйлдвэрний бүтээгдэхүүнийг хийгээд дэлхийн зах зээл дээр гаргадаг баймаар байна. Ноолор гэхэд бид нар өнөөдөр дэлхийд нэлээд дэвэр явж байна тийм үү. Гэтэ энд үн цэнийг улам сайн хадгалах илүү болохын тулд манай малчид яасан өнөөдөр хамгийн одоо Сүхбаатар аймаг гэхэд чинь 2000 би чи 2 3 онд оюутан байхад чинь 103 аймгийн ноолрын үнийг тогтоодог. Монгол улсын хамгийн анхны ноолрын үн Сүхбаатар аймгаас эхэлдэг байсан үе ч гэдэг. Тэгээ ингээд буцаад ингээд 20 гаруй жилийн дараа ингээд харсан чинь манай аймаг 103 аймгийнхаа сүүлд орсон байгаа даа. Энэ юунаас болсон гэхээр би яг тэр үед оюутан байхад манай өдөржингөө сургуулийн малын үржлийн мундаг доктор багш нь хэлжсэн. Өнөөдөр Монгол улсад Сүхбаатар аймгийн Баян дэлгэрийн улаан ямаа бол хамгийн нарийн микронтой хамгийн чанартай ноолор тэнд л байдаг гэж бид нар хичээл орж исэн. Тэгээ тэргээр би маш их бахархаж исэн. Тэгсэн тэрэн дээр үндэслэж л ер нь Сүхбаатар аймагт
Монгол улсад ноолын үн тогтчихсэн байх гэдэг одоо ойлгож байгаа байхгүй. Тэгтлээс нь гэхээр тэрийг нь манайхан буруугаар ойлгоод ноолуур нь одоо ингээд үнэтэй байгаа юм чи бид нар гарцын нэгсгийн одоо баруун аймгаас нэг бүдүүн ширхтэй ухан авчирч тавиад эрлээ цорлыг залгацсан. Тэр маань өнөөдөр яасан бодит үр дүнгээ өгөөд манай үнэлэмж байхгүй болсон. Ноолуурын чанар нь буурсан. Чанар буурсан. Тэгэхээр бид нар ингээд энэ минь байдлаас нь яг арай шинжлэх ухаан байдлаас нь малчтаа зөвлөгөө өгдөг баймаар байна. Эдийн засгийн хувьд нь яаж амьдрмаар байна гэдэг одоо амьдралдаа энэ мал аж ахуйгаа ашиглах уу гэдгийг ойлгуулмаар байна. Тэгээ завгар нэг гоё гэр бүлийг бий болгомоор байгаа байхгүй юу? Юу гэхээр жишг те үнэхээр гоё мал цөөхөн малтай тэрнээсээ маш их ашиг шим хүртдэг тэгж зовж биш те малын боод биш малын эзэн юм шиг завгар гэдэг тэр нэг хүн санаанд ороод тий нөгөө Булган аймагт байдаг нөгөө Канадын фермерч залуу. Тэгээ би одоо бодоод байдаг байхгүй юу? Одоо хүн малыг зөв системтэй, зөв менежментээр, зөв одоо ухаанаар бас шинжлэх ухаанч байдлаар маллах юм бол яг үндэ одоо Монголын ямар ч одоо өхрийн фермтэй газраас илүү тэр хүн өхрийн махнасаа хамгийн өндөр орлого олж байгаа байхгүй. Гэтэл тэр хүн Канад хүн. Тэр хүн Монгол улсад ирээд одоо тэр мал аж ахуйн нүүдэлчин ахыг одоо энэ бүхэл бүтэн ийм том төвхтэй оронд ирээд тэр хүн хамгийн өндөр үнээр махаа борлуулж чадчих шүү дээ. Тэгэхэд бид нар зүгээр наад зах нь тэр хүн зүгээр одоо тэр хүнийг янз бүрээр хэлэхтэй биш. Тэр хүн алийг биднээс илүү хийгээд байна гэдэг дээр суралцаад наад захын энэ өөр монголчууд чинь яаж малаа үнд оруулж байгааг суралцаад дөөрэ халбгүй шүү дээ. Аль сайн юмнаас нь суралцаад ингээд бүгдээрээ хөгжүүл. Гэтэ бол харьцангуй бас цаг үе өөрчлөгдөж байна. Тэ олон их нээлттэй болж байна. Тэгээ та хэд маань ч гэсэн одоо энэ одоо шин гарцуудыг одоо нээж өгч байна. Хэрвээ энэ үйлдвэр одоо ингэж экспорт нь махаа гаргадгүй ингэдэггүй байсан бол өнөөдөр та бүхэн ингэж яриад өөр боломж хараад яриад сууж байх ч үгүй ч гэдэг дээр бол за тэгээ энэ дээр дахиад нэг юм байгаа. Одоо бол яг энэ цаг үед гадны экспортын мах гаргаад нөгөө дотоодынхаа хэрэгцээг хангахгүй гэсэн юм нэг яриа гараад байна шүү дээ. Энэ дээр та юу гэж хэлэх вэ? За яг хөө ер нь бол аливаа юм бол нөгөө гэдгийг хоёр талтай штэ тий. Тэг яг хөө зөв бодлого зөв менежменттэй байх юм бол энэ болохгүй юм байхгүй. Тэг миний ганц л зэлж байгаа зүйл байгаа. Ганц удаа малаа зөв болгох чи тоогийн л гэж хэлээд байгаа. Тэг ингэх юм бол бид нар ингээ бодлого зөв болох гээд байгаа байхгүй юу. За яг үнэхээр 50 сая байвал тий 10 сая 3 сая хүн юм чи мэдээж өдрийн нэг норм тэмж бид нар чи нэг иддэг стандарттай байгаа шүү дээ. Тэрнээс их хайлж идэхгүй. За Монголын дотоодын зах зээл дээр л ийм хэрэгцээ байгаа юм байна. За бид нар бол нэг 2 сараас нэг 7 сар хүртэл ингээд нөөцлөхөд нэг төвшнэн тонн нөөцийг ихэвчлэн 100-ны бараг 90% нь Улаанбаатар хотод хэрэглэгчтэй л нөөцлж байгаа шүү дээ. Энэ нөөцийн махыг яаж бэлтгэв гэхээр өнөөдөр 21 аймагт бүгдэнд нь үйлдвэр байна шүү дээ. Яагаад 9 компани ямар ч үйлдвэргүй компаниуд тэнд нөөцийн мах бэлдээд байгааг би ойлгодоггүй. 21 аймгийнхаа малын тоонд харгалзаад Сүхбаатар аймаг хэдэн сая малтай, Арангаа аймаг хэдэн малтай, Төв аймаг хэдэн малтай гэдгийг үндэслээд за өнөөдөр манай засаг дарга одоо юу гэдэг үүрэг өгөөд за Сүхбаатар аймаг өнөөдөр 40 тонн хоньны мах 40 тонн өхрийн мах нөөц бэлдэж шүү. Тэнгөт манай удирдлагууд яг энэ аймагтайгаа махны үйлдвэрүүдтэйгээ гэрэлж болно шүү дээ тий. За танай үйлдвэр хитэн хүчин чадалтай. Хэдийг гэрэлтийг яг энэ таны ярьж зарчмаар явж ирсэн үгүй юу? Би амьдралдаа ер нь бол яг үйлдвэр болоо нүүцийн мах гэж зүйл. Ер нь зарчимдаа бол тэр чинь яг одоо орон нутгийн удирдлагууд нь бол яг тэр хүнснийг одоо нөөцлөх юмыг бол хариуцах хэрэгтэй юм байлаа шүү дээ тий. Тэрийг бол би мэддэггүй. Тэгээд одоо энэ 21 аймагтайгаа энэ үйлдвэрүүдтэйгээ ингээд засаг даргууд нь ингээд дайраад тэгэх юм бол энд чи юу гарах вэ? Нэгдүгээр малын улгаагүй хамгийн ихний асуудал. Малын гарал үүслэр үйлдвэр дээр малын эмч хүлээж аван зураг хөрөг бичих хэрэг данстай тааруулна. Тийм байна. Тэгээ тэр маань яасан өвчнгөө ямар нэгэн хулгайн биш те эрүүл мал байна гэдгийг хүлийн зөвшөөрсөн тохиолдолд үйлдвэрт орж байгаа. За үйлдвэрт орсон мал маань өөрөө стандартын дагуу надтагдаад сэврэгдээд за өстой нэр одоо бид нараар хөрөөдүүлээ жижиглүүл савлуулдаг гэсэн үү яа гэсэн эсвэл голуузаар нь бэлдүүлдэг гэсэн нөөцийг те ингээд авах юм бол маш олон нөгөө хэрэглэгчдээс ирэх гомдолгүй болчихж байгаа байхгүй те бид нарт 1-р зэрэг 2-р зэрэгөө ямар зэргийн мах бид нар бэлдэх хэвээр тэрийг бид нар тэлж өстэй тийм ээ өөхний үед ямар байх хэвээр насжилтын үед ямар байх хэвээр ингээл болоо нөөцийн махны асуудал магадгүй яг хоо биднээс ингээд цуглуулад тэнд Улаанбаатар хотод 9 компани харин яг хоо одоо 3 аймаг ч юм уу нэгтгэхэд тэндээсээ харин
цэгүүдэрээ борлуулах юм одоо хийж болно шүү дээ тий. Ингээд юм бол бүх юм асуудал. Тэгэх юм бол ямар ч хятад компани оролцох боломжгүй. Энд чинь бүгд орон нутгийн засаг дарга нар чи бүгд одоо яг Монгол үйлдвэр хятад үйлдвэр гэдэг бүгд мэдж байгаа. Ингээд болоо ямар ч проблемгүй энэ асуудлыг шийдэх боломж байна шүү дээ. Танай хот экспортод аль улс руу гаргаж байна? За манайх Иран, Узбек өнгөрсөн жилээр Катар руу улс гаргасан. Катар руу юу? Тий. Тэгээ бас энэ жил бас нэг юугаа цар хүрээгээд хэлээд бас нэг өөр улс орн руу экспортлж үзт юм билүү. Бас Монгол манай тайд анзаарсан бол нөгөө бидний юу харсан эрхэм зорилгыг тий. Монгол малчтын махны чанар үнцэнтэйгээр төгөж үндсэн намсан баян тал брендийг бий болгоно гэдэг. Энэний цан маш том агуулга байдаг л да. Давнсан баян тал брэнд гэдэг чинь манай махны үйлдвэр өөрийнх нь нэр нь л дээ. Тэгээд ямар ч гэсэн энэ ажлаа нэг яг эрхэм зорилгынхаа дагуу бас хийхэд бол адаас нэг улс орноо бас ингээ олон болгоод тий Монгол махны чанарыг бас олон улс орнд бас мэдрүүлмээр шүү дээ тий. Тийм Монгол мах ямар ч амттай байдаг, ямар ч чанартай байдаг гэд. Тэгэд энэ ажил ямар ч гэсэн өргөжүүлнэ гэдэг энэ жил төлөвлөж байгаа. За яг ер нь бол бид нар бол зөвхөн ядгийн дээшээ биш бид нар их малчид руугаа харж ажилладаг л да. Яасан гэхээр яг энэ махны үйлдвэрийг бий болгосон цагаас ахуулаад ингээл малчтад яг юу тулгамдж чинь юуг нь өөрчилжүүл болох боломжтой байна уу гэл энэ бүх зүйлийг харж байгаа. Тэгэл яг за малчдыг ингээд ер нь малын баг байгаа дэр эдийн засгийн эргэлтэнд оруулбал маш олон талын эерэг үзүүлэлтүүд байна штэ. Хөдөлмөрийнх нь тий одоо хөнгөчгүй болсон байгаа үед малчид маа цөөхөн маллал тэрнээсээ байх төлөө баг багт эдийн засгийн эргэлтэнд оруулбал мөнгө олчих юм байна штэ. Цаана байгаль орчинд ямар их тий нөө цөлжилтийн асуудал яригдчих штэ. Энд ямар хэмнэлттэй юм бэ? Тэгэл тэрнээс гадна тэр олон маланд гарах зардлууд маш их штэ. Тий одоо байшингаас хавуулаад ингээд маш олон ингээд юм хэмнэгдэж болж байгаа юм байна гэдгийг хараад тэр хурганы мах гэдэг зүйлийг 13-4 жилдээс 17-8 онд манай хилэж авч байхад хамгийн дээд өрөг. Тэгээ өнөөдөр энэ ажил болгосны үндсэн дээр янз янзын аргаар аваад нэг хургыг малчтад авдаг гэдгийг сэтгхүүг суулгах хүртэл нэлээд жил хөдөлмөрлөлөө. Тэгээ өнгөрсөн жил хамгийн том ураг 25 ил хүрлээ гулуузаараа. Өнгөрсөн жилийн ерөөсө гулуузны чинь ерөөсө 20-25 орнд байсан. Нэг хонь байлаа шүү дээ. 90 хоньны жил баг хүрж байгаа. Тэгээд 6 сар бас ураг. Тий. 6 сартай ураг. Тэгэд энэ дэр би юугаар бахархажсэн гэхээр малчин арт түмэн бол өөрөөсөө бичиг үсэггүй ч юм уу тийм юу хүмүүс биш байхгүй юу. Энэ хүмүүс ингээ гарцын ингээ шийдэл зөв шийдэд өгчих юм бол энэ хүмүүс яг ингээ байгаль орчин өөрсдийнхөө мал малгаан дээр уйлдуулад тэрийг ямар нэгэн тариад бордоо хэрэглэхгүйгээр тэр төл малыг том болгож чадж байгаа байхгүй юу. Чадж штэ тий. Тэгэхээр бид нар ингээ малчтад ингээ боломжийг олох хэрэгтэй. За дахиад ингээ зүйл харсан экспортын юм чи мэдээж өдөрт ингээ маш олон зуугаараа ингээ хийгдэх хэрэгтэй. Тэнгүүд яадаг вэ гэхээр өдөөний малчид ихэнх нь портертэй байд юм байна. Тэнгүүд өөрхийн амтын малчид маань нэг 100 мал үгүй гэхээр 100 км-ийн цанаас нөө портер 4 явна. 20-25 ярна. За энийг олж харсаад тий энэ асуудлыг олж хараад би юу гэж харж энэ асуудлыг бол за яавал энэ малчтай асуудлыг шийдвэгэд манайх ийм давхарлагатай нэг явахдаа 200-аас 350 ордог юм хоёр төрлийн машин байгаа. Тий. Тэнгүүд нөгөө хоёр айл нийлээд 200 ань өрөх гэж байгаа бол манай жижиг машиныг захиалж болно. Захиалах бол манай үйлдвэрлэлөө холбогдоод захиалангууд манай машин очино. Эндээс нь бензиний дүүргээ жолооч өгөө явуулна. Тэгээ тэр айлын малын ачиж ирээ үйлдвэрт буулгаад явсан бензинээ авч байгаа. За тэгээ хол газар бол нэг жолоочийн томилт 2 ч юм явж байгаа болохоор 200 мянган төгрөгийн яг цалин дээрх нэмэлт нөгөө хүмүүсийн томилтын зардал гэж байгаа. Бас нэмэлтээр жолооч нарт дурамшуул олгож өгдөг ийм үйлчлэл байдаг. Басад илэгдэл хороодлол бүх юмыг нь үйлдвэрөөрөө хариуцдаг. Тэгэхээр энэ олонгууд малчтад бол аюу хөдөлмөр хөнгөсний асуудал болсон. Тэгээ одоо дахиад би тэгэд одоо яг үйлдвэрийн зүгээс дахиад ингээ малчтад тулгамдж байгаа асуудал юу вэ ингээ харангууд малчд маань аюу одоо хэцүү шттэ. Одоо нөгөө пудны бензиний мөнгөгүй болцсон 100 мянган төгрөг зээлээч дараа мал аваач өгөхтэй ингээд сотхуулъя гэдэг. Энд чинь ингээл данс тац үйлдвэр юм аюу хэцүү шүү дээ. Бид нар чинь нөгөө хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг учраас энэ манайхаас 100 мянган төгрөг зээлсэн учраас ингээд и баримтын ингээд бичихгүй байна гэж болохгүй шүү дээ. Тэгэхээр ингээд бүх юм чинь тооцоо настай явдаг учраас энэ аюу төвхтэй санагддаг. Дээрэс нь ингээд малчтад ингээд өдөр тутмын зардал дотор энэ худаг мал буслах одоо бензиний зардал гэдэг зүйл зайлшгүй гараад байгаа байхгүй. Тэгэл энэ ч өөрийнх нь эрүүл мэнд байгаль орчин гэл те малын ая тухтай байдал ингээл дүнгэнсэн дуун дотор мал 100 усаа уна гэдэг бас тавгүй штэ. Тэгэл ингээд зөндөө проблемд байгаад байгаа байхгүй. Тэгээ энийг нэр яа шидэж болох вэ гэл бас нэг шүдний өвчин болсон байсан чинь таны бас ингээд хийж байгаа ажил миний зорж байгаа зорилго хоёр нэг газар уялдаад тэгэл өдрийн бодол шөнийн зэд болол яаж дэмдэмдэтэд холбогдож уулзсан ш тий. Энийг ингээд бодит ажил болох уу гэд. Тэгээ өнөөдөр энэ сайхан цаг үе нэрлээ. Тийм байна. Тий. Одоо тэгээ малчт маань одоо ингээд сайхан
Тэ худагн дээрээ тогтой, төгсөл гэртээ тогтой бас Монголын альж болон өнцөг болонд явж ирсэн интернеттэй тий дэлхийтэйгээ холбогдоод явах юм боломжтой гэдэг. Үн түрээд тий орлоготой. Одоо бол хэн сайхан амьдрах боломж байна гэхээр малчин хүн сайхан амьдрах боломж байна шүү дээ. Яг зөв. Ерөөсөө асуудал, ерөөсөө проблем нэмээсэн. Энэ бүх юмыг шийдэж байгаа. Тэгээ танаа мундаг хамт олонд бас маш их баярлалаа. Энэ бол магадгүй би тэрийн хооронд ирж байгаа жижигхэн зүйл юм шиг мөртлөө үр дүн нь маш том зүйл болж гарах байх гэж би бодож байгаа. Баярлалаа. Тэгээд ихчтэй уулзаад нэг юм аягүй мэдрэгдэж шít. Яг нэг ингээд нэг шинэ боломжийг олцсон тий өөрт нь ингээд илүү их энэ малчтын амьдралыг сайжруулмаар байгаа тэр бүх гац нь ингээд өөрт нь бид хэдэд байгаа учраас ингээд гал цог нь мэдрэгдээд аягүй гоё юм. Тэгээ ихчийн хэлж байгаа бас зөв бид нэр жишээ юм хийж харуулах л ёстой. Тэгэхээр мянга яриад бас нэмэргүй болчиход байгаа шүү дээ тий. Тэр ямар ус төрж биш хийж бүтээж харуулах ёстой хүмүүс учраас тэгээд энэ сайхан үйлсэд энэ Монголын мал аж ахуйг хөгжүүлэхийн одоо салбарт хамтраад бас дэмдэмэндээ ажиллая. За бид нар ч гэсэн тэр жишээг аль одоо таны санал бодож байгаа жишээг айлыг яаж болгохоор байна. Тэр малыг нь яаж одоо үнд хүрэхээр байна. Та за бидний зүгээс ч гэсэн та тэр жишээг айлыг малчныг ай тухтаа яаж байлгахаар байна. Тэр талаас нь бид нар бүгдээрээ хамтдаа чадах зүйлээрээ ингээд нэгдэж ажиллая. Тэгээд танд бас ажлын амжилт хүсье. Тэгээд одоо бас баярлалаа. Одоо бас талархаж байна. Үнэхээр сайхан юм хийж бүтээсэн байна. Би одоо бас одоо ингээд жилийн хугацаанд 1000 сонсороо гэлээд аялал явуулаад зөндөл олон одоо газруудаар явж байсан. Тэгээд Монгол хүн Монгол нутагтаа Монгол махынхаа төлөө, Монгол үйлдвэрлэлийн төлөө ингээд Монгол улсынхаа хөгжлийн төлөө ийм яриад, ийм бүтээгээд ингээд ирээдүг зорж байгаа нь үнэхээр харгалтай санагддаг юм. Тэгээд баярлалаа. Баярлалаа. Бид нар чинь баялаг бүтээгч хүмүүс шүү дээ. Тэ. Хөдөөж авсан баярлалаа. Сайхан хөдөөж авлаа. За тэгт хөдлөе дээ.